Хизээ нэгэн цаг түн төрлөختөн өөр ертөнцийн гариг иргэсийг дэлхийн мэд тунгалах цэвэр агаартай, далаа тэнгистэй, ногоон модод хүрээсэн диважин болгон хуургаж түүн дээр амьдрнаа хэмээн төсөөж ирсэн үү. Бидний оршин байгаа дэлхийн гариг бол хязгааргүй уудан мокторгуун дунд хүн болоод бус амьд организм амьдрах боломжтой төгс гариг бөгөөд манай гаригтай төстэй хамгийн ойрын гариг гэвэл 4 гэрлийн жил буюу 36 их найд километрийн цаана Proxima Centauri хэмээх оддын системд оршдог аж. Харин үүнээс арай ойр зайд одоогоор хараахан амьдрал итгэх боломжтой гаригуудыг олж нэгээгүй байна. Тэгвэл энэхүү баримтанд тулгуурлан бидэнд маш сонирхолтой асуултууд урган гарчиж болох юм аа. Яагаад зөвхөн дэлхийн гариг дээр амьдрал оршдог вэ? Мөн манай гаригт хэрхэн амьдрал үүссэн бэ? Хэрэг бид ирээдүйд амьгүй гаригуудыг амьтаа болгох боломж бүрдвэл яах вэ? Энэ шинэ ээлт нь хэрхэн бидний нийгэм болоод амьдралын хэм маягийг өөрчлөх вэ? Өнөөдөр бид бүхэн энэхүү асуултыг хариулдаг болохоор энэ дугаарыг бэлтгээд байна. Бичлэг маань та бүхэнд таалагдана гэж найдаж байна. Дэлхий дээр амьдрал хэрхэн үүссэн бэ? Энэхүү сэдвээр таамаглал нотлохоонууд олон зуун жилийн турш эрдэмтэн судлаач нарын дунд маргаан дагуулсаар ирсэн билээ. Далай доторх органик молекулуудын нэгдэл дээрээс үүссэн эсвэл органик молекулууд дэлхийн гадна талаас харийн биет буюу солиороор дамжин ирсэн гэх хоёр таамаглал тэргүүн байр суурийг эзэлдэг. Мөн баруун Австралиас олдсон чулуутсан бактериудын олдврын судалгааны үр дүнд ойролцоогоор 3.7 тэрбум жилийн өмнө анх дэлхий дээр амьдрал үүссэн тухай эрдэмтэд нээн илрүүлж. Харин энэ үед дэлхий дээр ганцхан амьдралын уул мөрүүд үүсч байсан гэвэл арай таашаа ойлголт болох болно. Учир нь орчин үеийн шинжлэх ухааны технологийн чадах улам нэмэгдэхээр хурц гаригууд дээр ч мөн амьдрал үүссэн байх боломжтойг эрдэмтэд дэвшүүлдэг. Одоо хүртэл амьдралыг тэтгэн ирсэн гариг нь дэлхий байсаар л байна. Тэгвэл эндээс нэгэн том дүгнэлтийг хийвэл гариг дээр амьдрал үүснэ гэдэг нь өөр хэрэг. Гариг амьдралыг чааш тэтгэн гэдэг бас нэгэн өөр хэрэг юм бид ойлгож болно. Дэлхийн гариг одоогоор хүртэл сая бичил организмаас томоохон амьд зүйл хүртэл оршдог биосферийг хадгалж ирсэн. Биосфер гэдэг нь амьд организм орших дэлхийн давхрыг хэлж байгаа юм. За эхнийх нь манай гаригийн нарнаас аслагдсан зайв өгөөд нэг одон орны нэг буюу 150 сая км-ийн энэхүү зайвал нарнаас тогтвортой температураар хангах ус мөн шингэн төлөвт орших боломжтой төгс зай юм. Мөн дэлхийн гаригийн соронзон орн нарнаас ирэх хорт цацрагаас хамгаалдаг ба бидний амьдралын их болсон агаар мандал зэрэг хүчин зүйлүүдийг дурдж болох юм. Бас энэ бүхий л зүйлс тогтож бүрдэх явцад байгалийн хүчин зүйлс дор хэдэн тэрбум жилийн турш явагдсан гэдгийг дурдах хэрэгтэй. Тиймээс хэдүүлээ өөрсдөө амьсгалдаг агаар тэнгэрт гэрэлтэх нарандаа биднийг устгахчлгүй байсаар байгаад талархах болно. Харин одоо хэдүүлээ өөр амьдрах боломжтой гариг иргэсийн талаар ярилцгаая. Дэлхийгээс гадна гариг иргэсийг бид телескоп буюу дуран авиа ашиглан дуранддаг. Үүний нэг тод жишээ бол Hubble болон James Webb сансрын дуран авиа юм. Дэлхийн тойрог замыг даган ирэх эдгээр дуран авиа нь хүний мэдлэгийн хязгаарыг уламт хэлсээр байгаа бөгөөд хэдэн тэрбумаас хэдэн их 80 хүртэлх зай буюу гэрлийн жилийн асыг дурандах эдгээр дуран авиануудын тусламжтайгаар өнгөрсөн зуунд нэгэн маш томоохон нээлтийг хийсэн exoplanet-ууд юм. За exoplanet гэдэг нь дэлхийтэй төстэй гаригуудыг хэлж байгаа лээ. Дэлхийтэй төстэй гэдэг нь мэдээж цэнхэр тэнгис, хуурай ногоон гадрахтай гэдгийг хэлж байгаа. Гэвч эдгээр гаригуудтай холбоотой хэд хэдэн томоохон бэрхшээлүүд бий. Нэгдүгээрт бид яг амьдрал орших боломжтой ба оршин бүү гэдгийг яг цав хэлж дүгнж мэдхгүй бөгөөд зөвхөн асар холоос ирж бүх гэрлийн цацрыг ашиглан энэхүү дүгнэлтийг хийж байгаа. Хоёрт амьдрал орших боломжтой байлаач дэлхий ба уг гаригуудын хоорондын зам хэдэн тэрбумаас их 80 хүртэл хэмжигдгийг харгалзан үзэх хэрэгтэй. За жишээ нь өмнө дурдсан хамгийн ойрын exoplanet руу хүрэхийн тулд одоогийн хурдаар дор хаяж 7230 жилийг зарцуулна гэж бодож үзтээ. Хотын төв орох гэж 2 цагийг зарцуулдаг. Улаанбаатарчуудын хувьд бол энэ бол цус 15 байлээ. Бага зэргийн төвжирэлтэй үед шүү дээ. Ийм одоохондоо түр exoplanet-уудыг хоош тавиад арай ойр буюу өөрсдийн нарны аймагтаа анхаарал хандуулах гэдэг үзье. Нарны аймаг дахь боломжтой гаригууд. Бод буюу нартай хамгийн ойр гаригаас эхлэн нэрлвэл сугар, дэлхий, ангараг, бархас бод, санчир, тэнгэрийн ван, далай ван, мөн одоо гариг болох дэлхий ван. Харамсалтай нь уг 8 гариг дотроос амьдрал итгэх боломжтой цор ганц гариг нь дэлхий юм. Хэдий гаригуудыг сар болоод гаригуудын гадаргуудаар амьдралын уул мөр байх боломжтой гэж үздэгч хараахан батлагдаж амжаагүй. Манай дэлхий бол хөрст гариг. Бидний одоо амьдарч буй давхар бол хамгийн гадна тал буюу царт симэн нэрлэгддэг. Тиймээс ч бид өнөөдөр доош цөмрөн орлого амьдарсаар л байна. Харин манай нарны аймгийн бүх гаригууд биднийг шиг хөрстэй бишээ. За жишээлбэл Бархасууд бол манай нарны аймгийн хамгийн том гаригч гэлээ хийгээс бүрдсэн гэдгийг та мэдхүү. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Бархасууд гариг нь үнэндээ хатуу төлөвт оршдог гаригийн цөмийг тойрон оршдог янз бүрийн хийнээс тогтсон гариг юм. Санчир гариг ч гэсэн үүнтэй адилхан гариг. Иймд бид Бархас бод гаригт очисон ч харамсалтай нь ямар ч гიშгэх газаргүй улмаас доошоо сурагдан унах нь. Магадгүй эморхот төгс орчин байж болох ч амьдрахад лавгүй юм аа. Тэнгэрийн ван, далай ван гаригийн хувьд мөсөн гариг бөгөөд нарнаас хэд алслагдмал оршдог. Харин хөрст гаригуудын тухайд гэвэл бод, суур, ангараг гаригууд бүгд хатуу өрстэй ба энэ дээр бид очиод алхажуулна гэсэн үг. Алхах гэдэг чинь бас үнэндээ учиртай. Яагаад гэвэл бод гариг агаар мандал байхгүй мөн нартай ойрхон байдгаас таныг хизээч цайрахгүйгээр харлууж магадгүй маа. Тиймээс бод гаригийг хэлүүлээ чагсаалтаас
чамаас асууя. Дараагийн гариг нь сугар. Хэдий манай ойрын хөрч гисэн маш өндөр дараалт, хүчлийн бороо, өндөр цацраг идэвхтэйгээд олон зүйлс таныг алж магадгүй юм. Гэсэн ч та тийш явахыг хүсэх үү? Харин ангар гаригийн хувьд магадгүй хамгийн боломжтой ч хит сэрэг агаар мандалтай тул бид харамсалтай хөдөө гадаа явдаг шиг шорт удаалгатай явж чадахгүй. Гэхдээ тусгай зориултын хувьд өмсгөл сууц зэрэг ашиглаж болох ч урт хугацаанд энэ асуудал авалнаа. Тэглээч одоо ковидын үеэр маск зүүх гэж үлээ үздэг байсан монголчууд байна. Тэнд очиод 7 хоногийн 24 цаг өмсгөлтэй өгнө гэдэг юу л бол. Одоо та хүн төрөлхтөн санчир ба ангар гаригийг өөрчилж чадхуйц төгс технологиг эзэмшсэн гэж төсөөлж үзтээ. Terraforming process. Гаригийн terraforming process гэдэг нь ангар эсвэл санчир гэх мэт харийн биеийг хүн амьдрахад таатай болохыг хэлж байгаа маа. Уг процесс нь гаригийн агаар мандал, температур, гаригийн нөхцөл зэргийг өөрчлөн дэлхийдээ төстэй болгох гэх мэт үйл ажиллагаа юм. Харин дээрх хоёр гаригийг хэрхэн дэлхийдээ төстэй болгон хувирах вэ? Өмнө нь дэлхийн гариг дээр бид ярьж байхад бүхий л зүйлс байгалийн хүчин зүйлийн дор урт хугацаанд бүрэлдсэн гэдгийг хэлсэн. Тэгвэл хүний хүчин зүйлсийн доор илүү богино хугацаанд хэрхэн хийх вэ? Сугар гариг. Сугар гариг нь геофизикийн зарим нэг өгөгдлүүдийг авч үзвэл дэлхийн ихэр гариг үлээ. Учир нь хэлбэр, хэмжээс зэрэг дэлхийдээ тун ойролцоо бөгөөд мөн гаригийн нягтчигсэн дэлхийдээ төстэй байдаг. Гэхдээ яагаад манайх шиг амьдрал үүсээгүй вэ? Сугар нь 4-5 тэрбум жилийн өмнө хэдий агаар мандалтай устай байсан ч гэсэн нар идэвхжийн хэрээр уг шин чанар нь айжмаар өөрчлөгдөн одоогийн төрхөнд очжээ. Сугар гаригийг өөрчлөхөөс өмнө одоогийн нөхцөл байдалтай хэдүүлээд танилцъя. Сугар гаригийн дундаж температур нь ойролцоогоор 462 Цельсийн хэм ба маш цузаан агаар мандалтай бөгөөд ихэнх нь нүрс хүчлийн давхар эстэс тогтож. Мөн маш өндөр даралттай ба дэлхийгээс даруй 92 дахин их гэж та төсөөлтөө зүгээр л аимшигтэй. Бас хөхрлөг хүчлийн бороо ордог бөгөөд усрагыг бороо ордог манай гариг хажууд нь зүгээр л диваажин байгаа юм. За тэгээд бид энэ гаригийг хувиргана гэдэг бол баг боломжгүй мэт ч гэсэн бүр мөсөн боломжгүй үсэг шээ. Бидэнд энэ хүү гаригийг инженерчлэн хувиргах боломж байгаа шүү дээ. Гаригийн инженерийн хувьд сугар гаригийг өөрчлөн гэдэг бол асар том сорилт бөгөөд хамгийн ихний яс хаталцуулах асуудал нь бол хүлэмжийн хийн ялгарл юм. Гаригийн агаар мандал нүрс хүчлийн хийнээс тогтсон байдгийг бид өмнө дурдсан. Тэгвэл хийг хэрхэн алга болох вэ? Үүнд хоёр шийдэл байх болно. Нэгт нүрс хүчлийг гадаргаж шингээх арга. Инженерүүд маань агаар мандлаас зөвхөн нүрс хүчлийн хийг ялган авч доош газрын гүн рүү сорон тэнд хадгалбал агаарын найрлага эрс өөрчлөгдөнө. Эсвэл хоёр дахь арга буюу агаар мандлаас сансрын хөлөг ашиглан сансарт гарах гэсэн арга байна. Ямар ч тач ингэж бид нүрс хүчлийн хийг зайлуулснаар ихний асуудал шийдэгдэн агаарын өндөр даралт буурна. За дараагийнх нь гэвэл гаригийг хөргөх явц юм. Инженерүүд нэг бол агаар мандал аэрозол буюу янз бүрийн хий нэгдлийг гаргах эсвэл усны уур ашиглан үүл үсгэж нарны их гэрлийг шингээж эсвэл ойлгож болно. Ингээд инженерүүд маань гаригийг арай хүйтэн болголоо. Дараагийн асуудал бол усны асуудлыг шийдэх юм. Ус бол ямар ч амьд организмын хувьд маш чухал хэрэглээ. Харамсалтай нь сугар гаригт ус байхгүй. Тэгвэл инженерүүд хэрхэн усыг сугар гариг руу зөөх вэ? Магадгүй өөр гаригаас импортлж болно л доо. Үүнийг дагаад манай ченж цогоо шиг усны ченжүүд маань бизнес ч бас бүүн ихнэ. Тэгвэл усны уурыг агаар мандал дахин ялгаруулж үүл болгоод цаашлаад бороо олгон оруулж болно. Үүний эцэст устай болох инженерүүд маань зорилго байлээ. Ингээд хамгийн сүүлийн шийдэх асуудал бол амьсгалах боломжтой агаар мандал үүсгэх юм. Инженерүүд маань аль хэдийн агаар мандлын даралт, агаарын найрлага бас усны асуудлыг шийдсэн. Харин амьсгалах боломжтой агаарыг үүсгэхийн тулд генетикийн инженерчил хийгдсэн организмуудыг ашиглан агаарт хүчил өргөж ялгаруулж болох юм. Мөн хортой хий болох үхрийн давхар эсэл ба бусад хийг агаар мандлаас зайлуулах хэрэгцээ үүснэ. Ямар ч тач эцэст нь гаригийн инженерүүд маань өөр гаригт хүрэхээс хавьгүй богино хугацаанд буй хэдэн зуун жилийн дотор сугар гаригийг өөрчлөн дэлхийдээ төстэй болох нь. Асар том окторгын хувьд энэ бол их богино хугацаа шүү. За мэдээж сугар гариг дэлхийдээ төстэй болон инженерчлэгдсэний дараа дэлхийгээс гадна арчиж хамгаалах хоёр дахь гаригтай болох нэ. Ангар гариг. Гаригийн инженерүүдийн хувьд ангар гаригийг өөрчлөх сугар гаригаас харьцангуй хэлбэр байх нэ. Гэхдээ л бас өөр төрлийн сорилт бэрхшээлүүд байгаа. Ангар гаригийн хувьд сэрэг агаар мандалтай ба гаригийн цөм нь идэхгүй байдгаас болж гаригийн соронзон орон сул ажээ. За тэгээд температурын хувьд хасах 150 Цельсиэс 30 Цельсийн оронд хэлбэлцэж байна. Мөн хүчтэй шууран шуурга, нарнаас ирэх цацраг ба хүнд элемент агуулсан хортой өрс зэрэг шийдэх асуудлууд зөндөө байна. Юутэйч гаригийн инженерүүд маань ажиллаа эхлүүллээ. Эхний шийдэх асуудал бол гаригийн цөмийг дахин идэвхтэй болгох юм аа. Гаригийн идэхгүй цөмийг инженерүүд маань хоёр төрлийн аргаар идэвхтэй болгож болох ба. Эхнийх нь гаригийн цөмд мөргөлдөөн үсгэж үүссэн энергиэр нь цөм дахин идэвхжихэж. Үүнийг хэрэгжүүлэх явц нь удаашралтай байвал нэмэлтээр цөмийн эрчим хүч ашиглаж мөн цөмийг халаан идэвхжүүлж болно. Үр дүнд нь гаригийн соронзон илүү хүчтэй болох юм. Ингэж цөмийг дахин идэвхжүүлсэний дараагаар гаригийн агаар мандлын асуудлыг шийдэх шаардлагатай. Үүний тулд ангар гаригийг дулааруулах хэрэгтэй байгаа. Дэлхийн хамгийн баян эрхмүүдийн нэг болох Elon Musk бол ангар гаригийг эзэмших зорилгоо дэлхийд нийтэд зарласан бөгөөд 2021 онд ангар гаригийг цөмийн зэвсэг ашиглан дулааруулж болох талаар дурдсан байдаг. Ангар гаригийн хоёр туйл руу цөмийн зэвсэг харван дэлбэлэх бөгөөд үүний тусламжтайгаар туйл дээрх нүүрс хүчлийн мөсийг хайлуулж ангар гаригийг дулааруулах боломжтой талаар Elon Musk өөрийн саналыг
асуудлыг дэвшүүлсэн. Гэвч гаргийн инженерүүдийн хувьд үүнээс арай их хялбар шийдлийг гаргаж ирж болно. Энэ нарны гэрлийг ойлгож хавтангууд буюу нарны тойл solar mirroring. Гаргийн гадар дээр том хэмжээний ийм хавтан байрлуулснаар агаар мандал илүү их гэрэл ойлгон дулаасч хоёр тойл дээрх мөснүүд хайлах процессыг эхлүүлэх боломжтой байлээ. Үүний үр дүнд гаргийн агаар мандалж улам бэхжиж инженерүүд зорилгодоо хүрэх алхам нь улам урагшлана. Дараагийн асуудал бол агаар бөгөөд агаар дахь нүүрс хүслийн хийг метаны хий ба ус болгон хувирах боломжтой машиныг эрдэмтэд аль хэдийн бүтээх боломжтойг зарласан. Тэгвэл тэрхүү хувирсан усыг ашиглан дахин хүчил төрж гарган авах боломжтой ба бид ингэж агаарын асуудлыг шийдэх боломжтой болох нэ. Хамгийн сүүлийн асуудал бол хөрс юм. Ангар гаргийн хөрс нь хүнд хортой элементүүдийг агуулдаг ба үүнийг шийдэхийн тулд инженерүүд маань бичил организм ба хор шүүгч ургамлуудыг ашиглан ангар гаргийн хөрсийг цэвэрлж болох нэ. Ийхүү ангар гариг маань хүн амьдрахад тохиромжтой болгож энэ хоёр гаригийг ийхүү инженерч дуусны дараагаар бидэнд маш том онлайн болон практик туршлагууд үлдээх. Цаашлаад бид тухайн гаригийг хэв шинжээс хамааран тохиромжтой арга хэрэгслүүд ашиглан хүний гэр оронг улам нэмэгдүүлэх боломжтой. За тэгвэл энэхүү гаргийн инженерчлэлийн үр дүнд юу болох вэ? Гаргийн инженерчлэлийн эрэг талбай сансрын нүүдэл. Мэдээж өөрсдөө үсэн гаргийг инженерчлэн амьдрах боломжтой болбол хүний их нүүдэл эхэлж сансар өгдрүүгээр бид тархан амьдрах нэ. Магадгүй зарим гаргуудыг бүгэлдэнд биш зарим нэг тодорхой сүдийг өөрчлөхөд хангалттай байж болох юм. Үүнийг дагсан сансрын эрэл хагуулж эхлэх ба Interstellar кинонд гардаг шиг том хөлгүүдийг ашиглаж сансрын уудам руу их аялын цуваа тасрахгүй. Магадгүй энэ нүүдэл нь хүний соёл нийгэмд нөлөөллийг үзүүлж болох ба жишээ нь шин соёл, шашин бүр шинжлэх ухаанч өгч боломжтой юм. Мөн хүн төрөлхтний нийгмийн бүтц бүрэлдэхүүн хүнч өөрчлөгдөж илүү космополитен хэв шинж рүү хүрч болно. Космополитен гэдэг нь янз бүрийн өөр үндэстэн ястан холилдон амьдардаг, бие биедээ харилцан хүндлэн ойлгодог нийгмийг хэлдэг гэж. Хэдийн бүхэн гаргийн инженерчлэлийн үр дүнд гарч болох сайн үр дагаврууд ч гэсэн бас сөрөг үр дагаврууд гарч болно. Гаргийн инженерчлэлийн сөрөг үр дагавруудыг нэрлэх юм бол за жишээ нь хэдий ихэнх үед анзаарахдаггүй хожим таамаглахын арга үр дүнд хүрч болно. Магадгүй одоо байгаа байдлаас уламд ордуулж магадгүй юм. Ер нь байгалийн бүтээсэн зүйлсийн эсрэг зүтгүүл үр дүн аимшигтайгаар ирдэг олон жишээ байдаг. Байгаль өөр эцэд нь хамгийн том инженерчлэл шүү дээ. Хоёр за мөн гариг инженерчлэн гэдэг бол маш их хэмжээний байгалийн ба хүний нөөц шаарддаг бөгөөд үүнээс үүдэлтэй хямрал, хомсдол, бохирдол, халдвар зэрэг гээд дурдаад дуушгүй маш олон сөрөг үр дагавар байж болох юм. Эцэст нь хэлэхэд хүний амьдрах орчин улам дэлэн гаригийг инженерчлэх бол бидэнд маш том давуу талтай ч үүнийг хэн гэдэг нь өөрөө томоохон бэрхшээл байж болох нэ. Хэдий үүнийг дагсан ашиг давуу талууд их ч гэсэн түүнийг дагсан сөрөг дагавар ууж гарч болно. Тиймээс үүнд маш анхааралтай хандах хэрэгтэй. Ингээд өөрсдийн төсөөллийн ертөнцөөр аялсан та бүхэнтэй баярлалаа. Бичлэг таалагдсан гэж бодож байна. Магадгүй энэ талаар та өөрийн бодсон сэтгэлээ коммент секцэд бичээрэй. Бид уншиж байгаа.